бол тэр хүмүүст юу гэхийг өгөн түүний мэдэл байдаг. Хүмүүсийн нэгэнд эзэлдэг байр суурь бас Бурхнаар тогтоогдсон байдаг бөгөөд энэ нь хэн нэг хүний зохион байгуулсан зүйл огтхонч биш. Хэрвээ Бурхан хэн нэг зовлон ядууралд оролбал түн даврагдах найдвар байхгүй гэсэн үг үү? Хэрвээ тэд үнцэн багтай нийгмийн доод давхаргах бол Бурхан тэднийг аврахгүй гэж юу? Тэд Бурханы нүдэнд доогуур байр суурьтай байх уу? Энэ юунаас хамаарах вэ? Энэ нь тухайн хүний алхаж буй зам мэрэт хийлээ. Үнэн болон Бурхан хандах хандалгаас хамаарна. Хэрвээ хэн нэгний нийгмийн байр суурь маш дагуур гэр бүл нь маш ядуу боловсролын төвшин дагуур боловч тэр хүн Бурханд усртай байдлаар итгэж үнэнийг болон эерэг зүйлсийг хайрладаг бол Бурханы нүдээр асар их үнцэнтэй. Хэн нэгний үнцэн өндөр юм уу бага эсэх эрхэмдэд юм уу дор дэсхэн юунаас хамаардаг вэ? Бурхан чамайг хэрхэн харахаас хамаарна. Хэрвээ Бурхан чамайг үнэнийг эрэлхийлдэг хүн гэж үзвэл чи үнцэнтэй эрхэм, чи эрхэм сав юм. Хэрвээ Бурхан чамайг үнэнийг эрэлхийлдэггүй түүний төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагддаггүй гэж харвал чи үнцэнгүй мөн эрхэм биш. Чи дорд сав юм. Өндөр боловсролтой эсвэл нэгэндэх байр суурь чинь хичнээн өндөр байлаач хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй ойлгодоггүй бол чиний үнцэн хязгаарч өндөр байж чадахгүй. Олон хүн чамайг дэмжиж өргөмжиж шүтэн бишрлээч гэсэн чи адгийн шар хിവэрэл байна. Учир нь Бурхан бол үнэн, Бурхан бол зөвхт байдаг. Харин хүн бол завхарсан бөгөөд үнэн ч үгүй, зөвхт байдал ч үгүй. Бурхан хүнийг өөрийнхөө стандартаар хэмждэг бөгөөд түүний хинжүүрийн стандарт нь үнэн ёо.